мөнгө дуустдаг юм байна. Хэд их жаргал дунд хэсгээр зовлон амттай гэдэг би амтлаа шүү дээ. Зовлон дунд би тэр гашуун өдрүүдэд би тэр ховхаарч хоосорсон тэр аимшигтэй өдрүүдийг би даван туулахдаа олон хүнийг танилаа. Би мөнгөгүй байх үедээ би хэн ч биш юм байна гэдгийг би ойлгож байгаа. Автобусанд сууж үзлээ. Ороод автобусандаас хангаагаал. Хоордч мөнгөгүй л хоордоо шивэр гэл. Миний бүр ингээл нүүр битгээл бүх суулгаж байгаа байхгүй. Нөгөө явуулын юм суудаг дэлгүүрт би гомидж үзлээ шүү. Одоо амьдралдаа тийм амар гатуу хөтөө юмыг үзлээ гэж би бодоагүй л нэ. Би бүр кинон дээр гардаг шиг за энэ бол зүудл ингээд өөрийгөө чимгэж байгаа бүр ингээд гээл сэрж үзлээ. Зүуд байдгүй. Сэрүүн байлаа би бүр. Би анх удаа найзуудаас асууж үзэж байгаа байхгүй. Таны хөшөө чи нэг хэдэн дөрөв зайлаач. Шоолж чи юу? Хоронз мөнгө болц юм уу? Гэж шоолж карман дотроос салавч гаргаад уцаа талсан байхгүй. Би чамаас зээлэхгүй. Миний амьдралаас зайл гэсэн би. Ийм амар амьдралын уналттай цэгийг дараа бол хүн хүч ордог юм байна. Тэмдэж явхад тэмнэр тусалснаас тэнглэн явхад тэмээгээр тусал гэж байгаа ш. Айхтар үнэ хэлсэн байгаа шүү. Хас банкны аппликейшн татсан надад данс байдаг юм байна. Тэгээд аппликейшнийг ухаадайсан чинь асуудалгүй гэд нэг үйлчлэг байж байна. Би тэр хамгийн их хүнд хэцүү өдрөө хасах 400k хүртэл би гүйлгээ хийлээ шүү. Асуудалгүй үйлчилгээгээр хас банкны би өөрийгөө зөв амьдэрсэн юм байна гэж бодсон. Би зөв байсан учраас тэр зөв банк хас банкны асуудалгүй үйлчилгээг аваад асуудалтай өдрийг би асуудалгүй болгож байгаа. Яг зээл биш л дээ энэ. Зүгээр л 400k хасах хүртэл гүйлгээ хийж байгаа. Тэрийг нэг сарын дотор данс руугаа мөнгө оруулж гаргаад хүү бодогдохгүй. Зээл бодогдохгүй. Таац хамгийн сүүлчийн хязгаар биш. Тэг төгрөг хамгийн доод хязгаар биш. Хасахтай бас тоо байдаг ш. Хас банкны данстай хүн болгон тэр аппликейшнийг суулгаад дотроо ямар гайш нэг хасах 400k-тай л